Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Цуглуулагч нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. За бид нэгэн дугаартаа Чингис хааны 1221 онд дэлгэсэн алтан зоосны түүхийн ухааны доктор Мямагийн судалгаа цуглуулгаар аялж олон түмэндээ энд хүүхдүүхтэй танилцуулсан билээ. Энэ нэвтрүүлгийн дараа манай эрхэм үзэгчид их эзэн богд Чингис хаантай холбоотой ховор сонин үзмэртэй цуглуулагч нарын байна уу? Сонирхолтой цуглуулга байвал энийг үзэх хүсэлтэй манай телевизийн редакцид удаа дараа илэрхийлж байгаамаа. Тэгээ бид энэ хүсэлтийг бас болгоон хүлээн авч Чадраавлын Содоо гэдэг эрхэм залууг энэ телевизийн нэвтрүүлэгтээ өөрөө оролцуулаад байна. За Чадраавлын Содоо гэдэг энэ залуу маань шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хийдэг ийм залуу байгаамаа. Чадраавлын Содоо нь 1998 онд Монголын филателийн холбоонд гишүүнээр илэрч Суут эзэн богд Чингис хааны сэдэвт марк, тухти, ил захидал дагнан цуглуулдаг болжээ. Тэрээр эцгийнхэн гаргасан замаар Тэв дэлхийн чанартай 13 үзэсгэлэнд оролцож медаль байранд тогтмол орсон байдаг. Ингээд олон улсын цуглуулагчдын наадмын мөнгөсөн хүрэл тусгай байрын шагналд Чадраавлын Содоо соён гэгэрүүлэгч телевизийн хойморт өргөдлөө. Миний филателж болох гараа гэх юм бол одоо ер нь их багаас эхэлсэн л дээ. Би хизээнээс эхэлж марктай яг хасаж эхэлснээ сайн санахгүй байна. Би өөрөө угаасаа нөгөө филателж хүний одоо марк цуглуулдаг хүний гэж төрсэн болохоор яг идэвхтэй цуглуулж эхэлсэн маань бол дунд сургуульд байхасаа. Монголын филателийн холбооны гүйц захирал Чадраавлгаа бол одоо манай Содоогийн аав нь байгаа тийм ээ. Тэгээ яг аавын нөлөөгөөр ерөнхийдөө клуб дээгүүр аваад дааж очдөг байсан багасаа. Тэгээд л дунд сургуульд байхасаа идэвхтэй яг. Одоо хэдэн он уу энэ ч одоо? Одоо дунд сургууль 2000 оны хавцаал баха да. Тэр хавцаал бол дунд сургуульд байхдаа л явж клуб дээгүүр очдөг болсон. Тэгээд клубын олон одоо сайхан ах нар ахмадууд ах нарын одоо нөлөөгөөр одоогийн филателийн одоо цуглуулагчийн амьдралаар амьдарч байна. За ингээд үндсэндээ 15 жил замлсан замлтаа гэд хойлоо ярьж болох нь байна тийм. За тэгээд яг энэ сайхан цуглуулгын аялахаа санаа нь бас энэ 15 жил илүү бас баггүй туршлага хуримтлуулах хугацаа шүү. Тэгэхээр ер нь нэвтрүүлгийн эхэнд хоёлаа ер нь танин мэдхэн үүднээс ер нь одоо хүүхэд залуучууд одоо бүхэл хүмүүс энэ цуглуулга ер нь маркийн цуглуулгыг хэрхэн хийвэл одоо зөв зүйтэй юм бэ? Энэ яаж сэдвжилсэн хэлбэр рүү оруулах юм одоо яаж ангилж хийх юм гэсэн ийм асуултууд удаа дараа ирж байгаа. Тэгэхээр та бол одоо Монголын филателийн хүндэт гишүүн болсон хүн байна. Залуу хүн ч гэсэн энэ талаар хоёлаа нэг товчхон одоо залуу цуглуулагчтай зөвлөгөө өгүүлчихвэл зүгээр гэж би бодлоо. Тэр тэглэв яг одоо яг юуны өмнө ярихад одоо филател гэдэг ийм гадаад нэрийг одоо бид нэр их ашигладаг л да. Филателч гэдэг. Одоо яг энэ марк цуглуулагчдын ертөнцид марк цуглуулдаг хүмүүсээр ерөнхийдөө филателч гэж нэрлэж байгаа. Марк цуглуулах үйл ажиллагаагаа филател гэж явж байгаа нэрлэж байгаа юм л да. Энэ гадаад үгээр тэгээ яг илүү жаахан цуглуулганда шинжлэх ухаанчаар илүү мэрэгссэн байдалтай ингээ гүн гүнзгийгээр ингээ хандаад ирэхээр ерөнхийдөө филателч болж хувирч байгаа. Одоо мэрэгжлийн хэллэг болж байна уу тийм? Тэгээ маркийг бол яг олон янзаар цуглуулж болно. Хүн бол өөрөө хүн цуглуулгыг бол ер нь өөрийн дураар цуглуулдаг шүү дээ. Тэгэхдээ ер нь бол олон улсад бол одоо марк бол одоо цуглуулгын марк цуглуулах бол одоо ерөнхийдөө бүх цуглуулгуудын хаан гэж одоо яригддаг. Хамгийн их дэлгэрсэн цуглуулгын төрөл. Тэгээд тийм болохоор одоо ерөнхийдөө бас нэг тогтсон бас нэг уламжилттай болчихчихлээ дээ. Одоо хичнээн тэр бол хувь хүний үйл ажиллагаач гэсэн жишээлбэл одоо ингээ маркийг уламжилт цуглуулга гэдэг ингээд
маркийг одоо энэ одоо манай Монголын анхны марк одоо элдв очист 24 оны тийм ээ. 1924 онд хэвлэгдсэн энэ элдв очист марк байна. Энийг одоо ингээд бүр анхны маркийг ингээд цуглуулад тэгээд энэний дараа хэвлэгдсэн маркуудыг цуглуулад энэ гих мэтчлэн ингээд дараалуулж ингээд цуглуулж ингээд уламжилт цуглуулга хийж болно. Энийг бол ерөнхийдөө уламжилт цуглуулгын төрөл гэдэг. Уламжлалт цуглуулгын төрөл бол одоо эхнээс нь ахуулаад цуглуулсан цуглуулгыг уламжлалт цуглуулга. За ингэж хэлж байна. Бас зөвхөн одоо шуудангийн түүх буюу одоо шуудангийн тамга шууданд явсан дугтуугаар дагнаж одоо цуглуулга хийж болно. Тэр нь болохоор яг шуудангийн түүх гэж нэрлэдэг юм л да. За энэ жишээл дугтуу байна тийм. Энэ бол дугтуу байна. Энэ одоо хамгийн сүүлд гарсан одоо анхны өдрийн дугтуу байна. Тий, адуун зориулж гаргасан энэ анхны өдрийн дугтуу байгаа. Энэний одоо гих мэтчлэн ингээд цуглуулгач бол бас ингэж дан дугтуу цуглуулж болох. Тий, цуглуулга бол өөрөө хязгааргүй. Хүн бол яаж цуглуулж болно? Дан дугтуу, дан ил загтал, дан марк ч цуглуулж болно. Энэ яг хөө тэгээд филетел гээд ирэхээр энэ юм жаах ингээд нөгөө заавал явсан дугтуу, заавал яасан юм гээд ингээд жаахан нарийсаад явдаг л да. Энэ яагаад одоо дэлхийн үзэсгэлэнгийн шаардлага бол энэ явсан дугтуу одоо харьцсан харьцаанд орсон энэ дугтуу одоо маркнуудыг үнэлэмжинд нь тооцдог зарчимтай юм шиг байна тийм үү? Тийм, ер нь яг дэлхийн үзэсгэлэнд тавигдж байгаа материалууд бол ерөнхийдөө хамгийн ховор живэр, хамгийн сайн материал байх ёстой гэдэг шаардлаган дээр явж байгаа. Тэгээд нөгөө маркийг бол тодорхой 10% хийдэг тийм үү? Нэг сая хувь ч хийдэг юм уу? 100 мянган хувь ч хийдэг. Тэгтэл анхны өдрийн дугтуу бол хасцгүй цөөхөн хийгдэнэ. Анхны өдрийн дугтуг шуудангаар явуулчих юм бол бүр цөөн тотоо болж хувирч байгаа. Яг логикийн хувьд л та. Тэгээд бодохоор яг харахгүй нөгөө нэг шаардлага нь бол одоо тэрийг дагаад анхны өдрийн дугтуу одоо ингээ явсан дугтуу байвал сайн гэдэг тийм ойлголт төрж байгаа. За тэгээд ер нь бол энэ марк бол уламжилт цуглуулга хийдэг хүмүүс бол одоо их төрж штэ тийм үү? Нарийсгаад одоо цуглуулгыг сэдвчлээд морж гэдэг юм уу одоо тийм үү? Шувууч гэдэг юм уу? Түүхэн одоо баримттай түүхэн хүмүүсийн тухайч гэдэг юм уу? Ингээд явж болно гэж одоо хэлжээ. Зөвлөх байна тийм үү? Тий, ер нь бол яг уламжилт цуглуулга хийхэд бол харьцангуй хугацаа их шаардна. Дээрэс нь олдч ямар болж байна одоо? Мөнгө нэлээд шаарддаг байгаа. Ягаад тэгэхээр нэг уламжлалт цуглуулга бол хамгийн анхны эртний маркаас ахуулаад ховор живэр маркнууд орно. Тэгээд бүх марк орохоор тэгээд ер нь нэлээд үнэтэй. Гэхдээ орчин үед одоо олон янзын цуглуулгын төрлүүд үүсэж чинь тэдний нэг нь бол одоо энэ сэдвчилсэн цуглуулга гэдэг. Өөрийнхөө сонирхдаг дуртай ан амьтан байдаг юм уу? Өөрийн одоо нөгөө шүтэж биширдэг одоо тухайн улс орны шүтэж биширдэг тотем болсон улсууд байдаг шүү дээ. Тэднэрийн зурагтай маркуудыг ч юм уу гих цуглуулж болно л доо. Тэгээд миний хувьд бол одоо ингээд Чингис хаан гэсэн цуглуулга ерөнхийдөө сэдвчилсэн цуглуулга хийсэн. Энэ хэдэн оноос ихсэн бэл? Энэ цуглуулга маань манай аав маань цуглуулж байгаад бүр одоо тэгэхээр 70 80 он 67 он гэж явах байх. Тэгж жагаад ерөнхийдөө надаа өвлүүлж өгөө. Тэгээ би энийг нь одоо үргэлжлүүлээ баяжуулаа явж байгаа. Тэгээ энийг ингээд ийм олон улсын одоо төвдлөгийн үзэсгэлэнгийн яг нөгөө нэг шаардлагын дагуу шаардлагыг хангасан үзмэр бэлдээд 20 орчим үзэсгэлэнд оролцсны хамгийн сүүлийн авсан хамгийн өндөр амжилт маань сая энэ Гонконгд болсон Азийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль авсан байна. Би одоо жишээ нь Чингис хаан гэдэг үзмэр бэлдээд одоо ингээд
олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Тэгэхэд бол одоо олон улсын хүмүүс үзэж байгаа гэдэг утгаараа олон улсын шүүгчид шүүн гэдэг утгаараа энэ бол одоо юу гэдгийг яг тодорхой стандарттай байдаг. Тэр стандартын дагуу одоо хийн л дээ. Жишээ нь одоо энэ үзэсгэлэн бол өөр юм гэсэн төлөвлөгөөтэй байх хэвээр. Гарчигтай байх хэвээр, төлөвлөгөөтэй байх хэвээр. Тэгээд энэ хамгийн гол нь авсаархан ойлгомжтой байх хэвээр. Энэ нэгдүгээр хуудас бол одоо ийм байх хэрэгтэй байна тийм үү? Тий, одоо Чингис хааны энэ Чингис хаан гээд одоо төрсөн оны одоо бурхан болсон онтойд бичсэн байна тийм. Тэгээ энэ дээр бол энэ үзэсгэлэнгийн зорилгыг бичсэн байна уу тийм ээ? тий. Энэ яг товч агуулга явж байгаа. Товч агуулга. Чингис хаан гэж хий юм бэ? Энэ ямар өчтэй хүн юм бэ гэдгийг За. энд товч танилцуулаад тэгээд Дараа нь ерөнхийдөө манай үзэсгэлэнгийн одоо төлөвлөгөө ингэ явж байна. Одоо жишээ нь ингээд Чингис хаан гэж хий юм бэ? Тэгээд Чингис хааны одоо хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай юм суут хүн байсан тухай бас ингээд одоо хүмүүст хүргэж байна. нэгдүгээр хэсэгт байна тийм ээ? Нэгдүгээр хэсэгт нь тийм ээ? Энэ бол одоо монголчууд бүгдээрээ Чингис хааны агууг мэдж байгаа. Гэхдээ гадаадын хүмүүс бол тэр болгон зарим хүмүүс бол мэдэхгүй байж болно шүү дээ. Тэр хүмүүст зориулж ойлгомжтой урд хийж байгаа юм л да. За тэгвэл одоо хоёлаа нэгийн нэг гэсэн одоо энэ хэсэг рүү Шууд ороод явъя тий. Тийм. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский Цезар хоёр юу ч биш мэт хэмээн тэмдэглэсэн байна. Чингис хаан гэж хий юм бэ гэдэг одоо ингэ хэлж байгаа юм л да. Энэ бол одоо Рвандагийн гаргасан энэ мянганы хүнд зориулж одоо 2 дахь мянганы суут хүмүүс зориулж гаргасан сувенир шийт гэж бид нэр ярьдаг. Энэ юм хуудас байна. Энэ дээр одоо энэ марк нь болохоор Чингис хаан зориулсан байна. Тэгээд яхаарахгүй За яг энэ ямар усууд үзүүлээд энэ за энэ тийм ээ? Рандагийн улс их байна тийм ээ? За энэ дээр Чингис хааныг дүрслээд одоо цаана тийм ээ? тэгээ нөгөө дэлхийн алдартай одоо 2 дахь мянганд гарч ирсэн том байлдан дагуулагч Цагаан соён гэгэрүүлэгч цагаан шонхрын дүрслээд энд одоо энэ цэргүүд нь байна тийм ээ? Хат нь байна. Ийм уран зураг хэлбэрээр дүрссэн байна одоо энэ. Тэгж ойлгох уу тийм ээ? Энэ наад улсууд нь бол ингээд бас мянганы суут хүмүүс үү? тийм бас мянганд гарч ирсэн агуу хүмүүс юм байна. Тэгээ эднэрийн нэг гэдгийг одоо ерөнхийдөө энэ маркаараа ингээд тайлбарлаад харуулад тэгээд энэ доор нь одоо яагаад Чингис хаан энэ хүн төрөлхтний түүхэнд агуу хүн болцсон юм бэ гэдгийг товчхон ингээд хэлж байгаа юм л да. Тэгэхээр нэгсэндээ марк тайлбар хоёр бол агуулгын хувьд нэг байгаа. Зургаар нэгсэндээ маркаараа буюу зургаараа бид нэр өгүүлэх ёстой. Хоёрт бид нар бас зарим хүмүүс зориулж шаардлагатай гэвэл энэ дэлхийн бичиж тайлбараараа харуулах ёстой. үзэсгэлэнгийн шаардлага үз ингэж бичих ёстой тийм ээ? Тий, бичих ёстой. За энэ ингээд за энэ араас ингээд хоёлаа тавиа явал. За ингээд энэ нэгдүгээр хэсгийн хоёр дахь хуудас байна тийм ээ? За тэгээ энэ хуудас бас ингэж байгаа. Ерөнхийдөө сэдвчилсэн цуглуулгаар юм үзмэр хийхэд бол тодорхой нэг сэдвийг ингээд ярьж өнгөрөх ёстой. Тэр сэдвээ хэр гүнзгий мэдж байна, хэр одоо судалсан байна. Дээрээс нь тэр сэдвтэйгээ холбоотой материалыг хэр сайн цуглуулсан байна гэдэг их чухал л да. Тэрийг л одоо их сайн харуулж иж нөгөө олон улсын шүүгчдээс гайгүй сайн үнэлгээ авна. За энэ сонь тогтоо байна шүү дээ. Энийг тайлбарлая байлаа. Тий. Энэ манай Монгол шуудан Чингис хааныг 2 дахь мянганы суут хүн болсон үйл явдалд зориулж гаргасан одоо манай алтан марк байгаа. Тэгээ тэрний анхны өдөр нь шуудангаар явчихсан баталгаа одоо шуудангаар баталгаад юугаар шуудангаар явчихсан. Регистрацийн хийсэн тийм ээ? Тий. Тийм байна. Шуудангаар явцсан тогтоо. Энэ бас их одоо юу гэдгийг Чингис хааны их сайхан хэдэлтэй цуглуулгын. Тэгээд яагаад энийг оруулсан бэ гэхээр монголчууд өөрсдөө Чингис хааныгаа 2 дахь мянганы суут хүн гэж зарлаагүй. Энэ бол дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Times сэтгүүл мөн Washington Post сонин хоёр байна шүү дээ. Хоёулаа Чингис хааныг 2 дахь мянганы агуу суут хүн гэдгийг одоо зарласан байна. Дэлхийд зарласан тийм ээ? Тий. Том судалгаа явуулдаг эднес чинь том мундаг байгууллагууд шүү дээ. Тэд нэр одоо Чингис хааныг ингэж зарласан. Тэгээ энд нь болохоор ерөнхийдөө Чингис хааныг яагаад 2 дахь мянганы агуу суут хүн болгосон юм бэ гэдгийг би энд товч одоо дурдсан байгаа.
Одоо тийм жишээ нь одоо Чингис хааныг бид нар бүгдөө мундаг байлдан дагуулагч, мундаг эзэн хаан гэдэг утгаар нь ойлгодог бол Чингис хаан ч бас нөгөөтэйгөр их оюунлаг, соён гэгэрүүлэгч хүн байсан юм байна гэдэг. Тэр нь одоо дөрвөн ийм гол мань хүний хийсэн одоо Чингис хааны маань хийсэн энэ юмар хэлж болно. Нэг нь бол одоо Чингис хаан бол одоо бүх шашныг тэгш авч үзсэн. Бүгдийн тэгш. Альч шашныг ялгуурлаагүй хөлөөм зөвшөөрсөн. Хоёрт бол Чингис хаан бол нөгөө торгоны замыг одоо нэгсэндээ эзэлж ерөнхийдөө торгоны замаар 8 хийхэд бол одоо чөлөөтэй болгож одоо энэ Пан Азийн худалдааг дэмжижсэн гэж байгаа. Энэ нэгсэндээ соёл иргэншлүүдийн хооронд чөлөөтэй харилцах боломжийг олгосон. Өөр нэг юм нь болохоор Чингис хаан жас гэдэг одоо нөгөө жас хууль гэдэг одоо жас дүрм тэрийг одоо кодлж гаргасан. Одоо тэр нь юу гэхээр одоо хаан хүн бол ямар байх ёстой, иргэн хүн ямар байх ёстой, ир нөхөр ямар байх ёстой, эхнэр хүн ямар байх ёстой гэдгийг хуульчилж кодлж гаргасан. Энэ бол одоо нэгсэнд тухайн үеийн нүүдэлчин овг аймагуудын хувьд бол одоо энэ бол одоо том эргэлт байсан байгаа юм л да. Соёл одоо манай соёлын л одоо бас нэг одоо үнэхээр өвүүдийн нэг штэ жас хууль тий. Тэгээд нөгөө нэг гавьяа бол Чингис хаан бол монголчуудыгаа монгол хэлээ бичгийн хэлтэй болгосон тоош байгаа гэж байгаа. Нэгсэндээ уугржин бичгийг авч одоо бидний монголчуудыгаа бичиг үсгтэй болгосон. Энэ бол одоо Чингис хааны яхахгүй том гавьяа. Хөх Монголын гагцоор язгуур хүмүүн харь арвта хайнцх тэнцх ахвил хаан чул цөөдмөй. За 3 дахь хуудас. 2 дахь хуудас байна. За тэгээд энэ бол ерөнхийдөө ингэж байгаа. Энэ Чингис хааны одоо төрсөн нутаг гэдэг. Тэгэнгүүт одоо яг энэ одоо нөгөө Азийн одоо тэгш өндөрлөгийн газрын зураг биш шүү дээ. Чингис хаан бол энэ Азийн ийм тэгш өндөрлөгт ийм уур амьсгалтай ийм газар төрсөн. Энэ одоо тогтоо байна тийм үү? Энэ хаана хийгдсэн тогтоо байна? Энэ бол Хятадд хийгдсэн. Хэдэн оны тогтоо? Энэ одоо хэд гэж байна? 2003 онд гарсан энэ тогтоо. Газрын зурагтай тогтоо тий. За хаан төрснөө нэгсэндээ энэ дээр нь тайлбар нь байна. Энэ тогтоон дээр энэ одоо хаан төрсөн ерөнхийдөө ингээ харагдаж байна. Тий. Азийн тэгш өндөрлөг харагдаж байна. Одоо ингэж хийсэн. За дараагийнх нь за нөгөө тэгээд монголчууд болохоор одоо сонгодог хэлбэрийн тийм нүүдэлчин жинхэнэ одоо нөгөө нүүдэлчин соёл иргэншилтэй арт түмэн гэдгийг бол одоо ерөнхийдөө харуулж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр энэ нөгөө мал аж ахуйгаа дагаад энэ тал нутаг дээр ингэж нүүдлэн амьдардаг. Нэгсэндээ өвсний сорыг дагаж ингэ нүүдлэн амьдардаг. Нэг энэ дээр нэг нэмж хэлэхэд энэ олон улсын ялангуяа энэ үзэсгэлэнд ингээд сэдвчлэн цуглуулга хийгээд орж байгаа хүн бол аль болохоор энд нэг самбар одоо нэг ийм хууц болгонд биш үү? Аль болохоор олон гадаадын марк оруулж өгвөл их сайн гэж. Олон улсын марк байвал илүү үнэлэгддэг. Энэ Чингис хаантай холбоотой, Монголын түүхтэй холбоотой тэр юм байх хэрэгтэй байна. Байх ёстой. Тэрийг шаардж байгаа хэрнээ тэгсэн хэрнээ маркууданд ганц нэг орноор дагнсан байвал тэр бол муу цуглуулах гэж үзэж байгаа. Аль болохоор тэр олон орны маркийг хамарсан. Гэхдээ Монгол гэдгийг харуулж чадсан байвал тэр бол сайн цуглуулах. Энд бол одоо жишээл ямар байна. Энэ бол одоо жишээ нь энэ бол одоо их зураг байхад энэ манай Монголын их зураг байна. Маркны их зураг байна. Маркны их зураг. За тийм. Энэ Туваагийн марк байна. Одоо нөгөө Туваагийн улс гэж бүгд найрамд улс гэж байсан шүү дээ. Тэгээд сүүлд Оростой нэгтсэн. Тэрний марк байх жишээтэй. Энэ Монгол гэдэг юм бичгтэй. Энэ одоо Монгол улсын газар нутгийн дэвсгэрийг харуулсан. Тийм, Туваагийнхыг харуулсан. Доор нь Монголтой Монголыг харуулсан тийм. Энэ бол Хятадын нөгөө нэг одоо юу шүү дээ. Нэг алдартай тал байгаа. Энэ ч одоо бас л манай Монголын гол хэсэг шүү дээ. Тий. Одоо ингээ Монголын тал хэр ийм хязгааргүй удам тал нутагтай болохоор биш үү? Монголд бол одоо энэ морь бол одоо их чухлаа. Энэ бол одоо хамгийн гол одоо нэг унлагны хэрэгсэл. Морьгүй бол одоо тэр тал нутагт бол морьтой байна гэдэг бол хүчтэй. Морьтой байна гэдэг бол баян гэсэн одоо санаатай санааг илэрхийлж байна. Энд бол одоо жишээ нь өгүүлэхэд бол
Энэ одоо Туваагийн марк байна. Энэ Ортой хүн байна. морьтой. Одоо шүдгүү марк нь гэж байгаа. Тийм байна. Тэгээд Тэгээд бол суур. энд бол одоо жишээ нь ингээд харуулхад нэг бас аль нэг хуудсан ч юм уу олон орны марк байхасаа гадна нэг хуудсанд олон янзын юм байх хэрэгтэй гэж байгаа. Олон янзын Янзын юм гэдэг нь одоо филателийн чиглэлийн одоо жишээ нь нэг марк хоёр ил загтал нэг энэ блок биш шүү дээ. за ингээд гурван төрлийн юм. Доор хэж гурван төрлийн юм байх хэрэгтэй. Ийм шаардлага байдаг юм байна. Ийм шаардлага байгаа. Тэгээ энэ ил загтал одоо жишээ нь биш шүү дээ. Зүгээр нэг ил загтал тавьж болохгүй. Энэ аль болохоор шуудангийн эргэлтэнд орсон юм тавих хэрэгтэй. Тийм болохоор энэ бол одоо энэ Манжгоогийн үед шууданд хэрэглэгдэж байсан энэ ил загтал байгаа юм л да. Ардаа бол Одоо явцсан орсон байна. Энэ бол цэргийн шуудангаар явсан. Тэгээд дээрээ Монголын өглөө гэдэг одоо нэг Японы нэг тийм бас нэг авиастай зураач хүн байж байгаад тэгээд ингээд зураад нэгсэндээ Японд хэлсэн ил загтал болж байна тийм ээ. Энэ нөгөө артлын харьцаанд орсон асуудлын заавал харуулах албатай юм дор тайлбарлаж бичсэн байна. Доор ерөнхийдөө тайлбарлаж бичсэн байгаа. байна. Тэгэхээр яг харуулах албагүй гэж. За тийм. За энэ за 1-3 гэсэн утас гарч ирж байна. Энэ хуудсанд болохоор ерөнхийдөө монголчуудын өвөг дээдс. Монголчууд бол зүгээр гів гинтх нэг усууд монголчууд гэдэг усууд гараад ирээгүй. Энэ бол одоо эстер үеэс ахуулаад одоо хүннүү Сямби жужаан гэл ингээд аймагуудын тий одоо төрөг уугуур гэдэг энэ одоо Монголын газар нутгаар байсан бас нүүдэлчин овог аймагуд байгаа шүү дээ. Тэрний эзэнт гүрнүүд юм байсан. Тэрний одоо жишээ нь хүннүүд зориулсан хэсэг байна. За одоо ингээд энэ бол ингээд одоо Кыргызстаны марк байгаа. Энэ нөгөө Симац ингээд алдарт эдний одоо хамгийн анхны түүхчиж яригддаг. Дэлхийд одоо хамгийн анхны түүхчиж яригддаг Симац ингээд тэрний үүсэнд ирэх бичээс энэ Кыргызстаны нутгаас олдсон тэрэн зориулж гаргасан марк байх жишээ те. Энэ одоо нэг ингээд хүннүүгийн тухай үүсэн хамгийн эртний сурвалж бичиг болж явдаг юм л та. За дараагийн хуудсанд авъя оръё. Тэгээ энэ хэсэг бол одоо ингээд нөгөө хүннүү бол хүчрхэг бүрэн байсан. Энэ тэгээд нөгөө хүннүүгийн Энэ айл улсуудын хан гүрэн хүннүүгийн эзэн ханд одоо нөгөө гүнжээ өгсөн түүх байдаг тэрнтэй уялдуулж энэ хэдэн оны илтгэл вэ? за энэ одоо он нь одоо хизээ энэ нэлээд сүүлийн үеийнхаа 2000 хэдэн он ч үлээ тэгж явж байгаа. За энд бас энэ болохоор одоо Күлтэгэний гэрэл төшөө. Энэ одоо яхахгүй төргийн соёлын мэдлүүд одоо манай Монгол нутагт байсан бас нэг том юу? чи хаанхын нөхдөө вэ? Энэ өөрөө Туркийн нөхдөө. Туркийн одоо энэ Күлтэгэний Энэ манай нөгөө хөшөөнд гэрэл төшөөнд зориулсан яг гэрэл төшөөнд манад байгаа хөшөө орсон байна надад нэг үү? яг тэр хөшөө манад байгаа хөшөө. Тэр манад байгаа Күлтэгэний толгоогоор энэ ховор гаргасан. Энэ хасцангуй илбгээ. Энэ сүүлийн үед гарсан тийм 1980-ад оны үеийн юу байгаа тийм. За энэ юм чиртан. За энэ За одоо ингээд дараагийн хэсэг рүү орж байна. Энэ монголчуудын амьдралын хэв маяг гэдэг. Ямар хуу амьдралтай болсон юм бэ гэдэг. Энэ одоо тэгээ монголчууд бол угаасаа морин хэрмгийн улсууд байсан. Тэгээд энэ бол одоо чи манай наадам харуулдаг юм. Энэ одоо энэ манай Тайваны марк байгаа. Одоо жишээ нь Тайваны нөгөө төв Монголын хороо гэж байсан шүү дээ. За тийм. Тэрнээс гаргасан марк байгаа. Ийм дөрвөн марктай. Энэний анхны өдрийн тогтвол тэрний анхны өдрийн тогтвол ингээд шуудангаар явчихсан. Тэгээд энэ 3 марк нь ерөнхийдөө Монгол зориулсан тийм марк багт. За энэ дараагийнхан за тэмээ үзүүлсэн байна. За энэ тэмээ монголчууд одоо нөгөө 5 шүү малыг ерөнхийдөө тэгээд ундлага өсөхт бол энэ юу тэмээ юу өхөр эдгээр ашигладаг аа тий. Өдөр үйлдсэн явдлаа. Үдэж сайтар шүүхтэн өөдгүү ичүүрт явдлаа. Ятхан гимшиж гээгтэн. За тэгээ энд болохоор одоо монголчуудын одоо нөгөө уламжилт Монгол гэргээд монголчуудын тухай ярих юм бол Монгол гэрээ дурсахгүй байж болохгүй баг. Тэр хэсэг ингэ явж байна. Энд одоо Тайваны марк маань явж байна.
Тайванд одоо бас Туваагийн марк байна. Энэ Туваа чинь бүгдөө л одоо бүгдөө Монгол угсаатнууд. Монгол угсаатнууд. Тайвань бол яг нөгөө Монгол Төв Монголын орооноос ингээд Монгол зориулж гаргасан энэ марк ингээд явж байгаа тийм. За энэ Монгол энэ хувцсны. Тийм. Тэгээд монголчуудаа ярил бас энэ Монгол хувцсаа ярих, хувцс соёлоо ярих хэрэгтэй. Манай соёлын яг хувцс бол манай соёлын нэг хэсэг. Тэгэхээр энд бол одоо Юан гүрний хатны хувцс байна. Энийг бол одоо энэ бол Тайваны марк байгаа. Тайваны одоо максимум карт гэж ярьж байгаа юм да. Марк Карт максимум. Тийм карт максимум. Энэ марк ил загтал тамга эдэр нэг болохоор юу байгаа? Карт максимум болж байгаа. Энэ нөгөө энэ эрэгтэй хувцсныхын загвар байж байна. Энэ тэр маркныхын загвар нь ингэ явж байгаа. Бүр загвар нь тавьсан юм. Тийм. Энэ хоор юм. Ерөнхийдөө нөгөө бас нэг юм байгаа. Хуудас суулганд ер нь олон улсын үзэсгэлэнт хуудас суулганд аль болохоор 1-2 ховор юм байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага тавьдаг. Яг энэ тухайн хуудсан дотроо. Тэгэхээр одоо аль болохоор 80 хуудас одоо үндсэндээ 80 хуудас байх хэрэгтэй гэж ойлгож штеп. Тэрний хуудас суулганд 1 ховор юм байх хэрэгтэй. 1-2 1-2 доор хийж. За. Тэр нь яг ямар утгаар ховор юм гэдэг нь ямар утгаар ихээр ховор марк гэж болно. За маркны том нөгөө ховор маркны бас пробууд байж болно. Проб гэдэг нь гэсэндээ хэвлэлийн явцад гарч ирсэн нөгөө янз янзын одоо алдаатай ч байдаг юм уу? Хэвлэхэд гарч ирдэг наан одоо бас гарч ирдэг юмнууд байгаа шүү дээ тий. Тавьж байгаа сорц юм тий. Сорц гэх юм уу тийм ээ? Тийм бэлтцүүд тийм ээ. Тий. Тэгэхээр тэднээс аль болохоор бас их зурагч байж болно тий маркийн. Тэрнээс аль болохоор тавихыг хичээх хэрэгтэй. За энэ их сонирхолтой хэсэг байна. Бас л Монгол хувцсны түүхийг оруулаад энэ ямар түүхтэй юу байна? Энэ одоо их гоё ил загтал байгаа тий. Энэ нэг одоо 1901 онд энэ одоо зурагдсан энэ одоо яг зураачийн гар үсэг гэж байгаа. Тэгээ энэ манай Монголын нөгөө угсаатны зүгээр ерөнхийдөө ийм цуврал ийм зураг зурж ийм карт гаргасан байна энэ хүн. Нэг л яа энэ одоо яг хаанхын хилээд энэ Сибирийн тэгээд Сибирь Монголын юугаар угсаатны зүгээр нь ийм хувцс хийж гаргасан ийм. Одоо нөгөө торгон хэвлэж ярьдаг тийм үү? Торгон хэвлэл хийж тийм ээ. Торгон хэвлэлийн технологиор гаргасан ийм ил загтлаа. Яг харахгүй л Монгол эмэгтэй байж штэ тийм ээ. Тэгээ энэ ингээ явцсан марктайгаа тамхтайгаа ингээ явцсан ийм ил загтал. Маш ховор одоо 1901 оны тийм 100 хэдэн жилийн настай. 100 хэдэн жилийн настай одоо ил загтал байна. За энд бас сонирхолтой энэ маш ховор шүдгүү энэ ч 1956 оны марк баха тийм ээ. Ийм өнгөтэй байдаг. Энийг жоохон тайлбарлавал. Тэгээ яг монголчуудын бас л нөгөө монголоо хүмүүст ойлгуулах гэдэг. Энэ нөгөө монголчуудын тухай ярил 93 наадам гэж бий. Тэгээд энэ 93 наадмын нэг нь бол одоо ингээд бүх юм байр л да. Энэ бол одоо манай наадам зориулж гаргасан хамгийн анхны марк гэж ярьдаг шүү дээ. Бүхтэй марк. 56 он тийм ээ. Тийм 56 он. Тэгээд тэрний бүр кавартаар шүдгүү ийм өнгөтэй ч бас хоороод баха. Энэ яг уу ерөнхийдөө нөгөө өнгөний проб гэж. Өнгөний проб уу. Тийм учраас тавьсан байна уу? Тийм учраас. Тэгэхээр энэ бол одоо ховор юм болчихж байгаа байхгүй. Нөгөө нэг хуудас болгоно 1-2 ховор юм байна. Ховор юм байна. За энэ чанарын шаардлага бас энэ дотор харуулчлаа. За дараагийн хуудас руу оройлаа. За энэ нөгөө хөгжмийн соёл, хөгжмийн үүсэл Монголоо ярих гэвэл одоо бас л морин хуурайгаа мартаж болохгүй. Тэгэхээр морин хууртай зориулж нэг юм хуудас хийсэн байгаа. Энэ тэгээд одоо жишээ нь энэ бол хятадын морин хуур. За хятад морин хуур зориулж гаргасан марк байна. Хятадын морин хуур зориулсан марк. Энэ болохоор нөгөө нэг дэдээр биш үү? Арчилсан Германы морин хуур зориулж гаргасан марк. Энэ болохоор Куб Монголын найрамдалд зориулж гаргахдаа нөгөө Кубын гитар Монголын морин хуур хоёрыг гаргасан. Зэрэгцүүлээд тавьсан юм байна. Зэрэгцүүлээд тавьсан. Тэгээ энэ марк маань өөрөө энэ марк маань энэ шүдлэлтийн алдаатай марк байхгүй. Нэгсэндөө хэвлэлийн барак баг. Тэгэхээр энэ нэгсэндөө бас л ховор юм болж хуурж байгаа. Ховор үнэтэй юм болж хуурж байгаа. Тийм байна. Энэ барак бол тэр болгон одоо яг ингэж тухайн цаг үедээ ингэж тагч барак гарахгүй тийм. Гарахгүй. Тухайн цаг үед гараал тэгээд барахгүй. Нөгөө Филадельфи үзлэнгийн шүүгчд бол анхаарч авч үзсэн. Үнэлэн. Энэ доотод энэ бол одоо манайхан мэдж байгаа Япон Монголын найрамдлаар гаргасан энэ нөгөө морин хуурын марк байгаа. Тэгээ энэ сайхан морин хуурчин энэ юутай энэ ингээд анхны өдөр тэгээ явцснараа ингээд байж байгаа.
За сонирхолтой юм байна. За одоо ингээ хоёрдугаар хэсгээр нөгөө төлөвлөгөөнийхөө Чингис хаан гэсэн юм ээ. Тий. Одоо ингээд нэгдүгээр хэсэг бол Чингис хаан гэж хий юм бэ. Тэгээ Чингис хааны арт түмэн ингээд өг дээцгээ явж исэн бол одоо Чингис хааныхаа тухайг үлж эхэлнэ. Шингис Тэмүүжин номын өвчнөөс төрөөгүй. Тэмүүжин сумын зэвнээс гараагүй. Тэмүүжин өлөн ихээс төрсөн. Тэмүүжин өрлөг түүхээс гарсан. Амар заяа хүмүүс догдон нулимс тороод аврах тавилан өхс 8 үеийн дэртээд ата хорслын манцад ёсгийн хөөсөж аян дайны онгодоор ёсон тогоон дагсан. Чингис хаан маань ингээд эхэлж байна. Чингис хаан гэдэг энэ манай нөгөө анхны Чингисийн одоо тарифын марк байгаа юм л да. Тэрний Энэний их зураг байна. их зураг байна. Тий. За энэ ч одоо хэдэн онд гарлаа сая 2000 хэд үлээ чинь сайхан гарсан шүү дээ. Тийм сайхан гарсан. За энэ их сайхан үнэтэй цуглуулганд дээж байна. За энд 2-1. 2-1-т. За одоо ингээд Чингис хаан маань төрлөө. Чингис хаан мэндэлсэн гэдэг. Тэгээ энд болохоор одоо яа харахгүй Проб байна тийм ээ. тий энэ бол нөгөө яг сая энэ нуус товчон зориулж гаргасан одоо цовруулууд байгаа ш. 2 цоврал сээр марк гарсан шүү дээ. Тэгсэн тий. Тэрүүгээр одоо Чингис хааны мэндэлсэнд зориулсан одоо нэг марк гарсан. Тэр нь бол Шүдгүү проб. шүдгүү. Тэгээд энэ пробо ерөнхийдөө проб байгаа. Үнцэнтэй юмны нэг шалгуур. Үнцэнтэй юмны нэг шалгуур. За доотлолт нь бүр үнцэнтэй юм байна. За энийг хоёлаа бас үзэгчтэй сонир болгож тайлбарлая л да. Тий. Энэ яхахгүй хоор манай одоо Чингис цуглуулдаг хүн. Тэгээд дээрэс нь Монголын марк цуглуулдаг улсуудын хувьд бол чухал тогтуу байгаа юм л да. Энэ марк маань өөрөө 1962 онд гарсан. Энэ одоо Чингис хаан мэндэлсний 800 жилийн өмнө зориулж гаргасан марк байгаа. Тэгээд тухайн үеийн нөгөө үзэл сурталын одоо асуудлаас болоод ерөнхийдөө Чингис хааны маркийг энэ дөрөв Хэвлэлцэн байдаг. хэвлэлцэн марка нэгсэндээ Гинтхэн шийдвэр гаргаад. гинтхэн шийдвэр гаргаад За ер нь гүйлгэнд оруулах. Гүйлгэнд оруулахгүй. Гүйлгэнд оруулах. Болоод хурааж аваад ер нь устгах нэдэг асуудал яригдчихсэн. Тэгээд гэхдээ бас нэг манай энэ хуучны би одоо нэрийг яг сайн санахгүй байна. Манай энэ бас л энэ шуудангийн байгууллагын энэ яамны бас нэг томчул энийг авч үлдсэн байгаа. Тийм бас нэг тийм түүх байдаг шүү. За энийг одоо шууд одоо шатаачаад яг хуу цааш нь одоо хэрэглэхгүйгээр хадгалчихъя гэд энэ 8 аврагдаж гэдэг шиг үлдсэн их сайхан түүхтэй. Одоо бол одоо ингээд 62 оны марк байж байгаа тийм ээ. Тий. Харамсалтай энэ маркны маань анхны өдрийн тогтуу гэдээ бас ингээд тухайн үед нээлтэн дээр ингээд маркын нээлтэн дээр гаргасан байгаа. Тэр нь 5 сарын 31 гэсэн тавхтай байдаг байгаа наа чинь тийм ээ. Тий. Тэр нь хураагдж аваад тэгээд ингээ ерөнхийдөө устгагдсан юм шиг байгаа юм да. Тийм л ултай байна. Тийм маш цөөхөн болж байна. Одоо бол тэгээд энэний олдцол маш цөөх. Ерөөсөө 10 хэдүүл гэж ярих байх. Монголоос ер нь их цөөхөн гарч ирнэ шүү. Тийм. Голцоо хүмүүс энэ Оросоос юм уу өөр газараас олоод ах шиг байна. За энэ бол үнэхээр яа харахгүй. Манай энэ Чингис хаантай холбоотой энэ зөвсөөр тогтохгүй тийм. Монгол маркийн цуглуулгын сор дээж сор болж тавигдах ёстой гэж тийм хоёлоо зүйсээр хэлэх ёстой тийм ээ. Энэ тогтоог бол үнэхээр тэгээд тийм одоо хэлмэгдэл гэхүүтэй тийм ээ. Бас л хүн шиг юм да хэлмэгдэл өртөөд тэгэл одоо яа харахгүй энд галтцсан юм шиг байна. Марк нь бол үлдсэн тийм ээ. Маркийн нэг сайн хүний байнаар авч үлдээд өдөө болтоо. Ер нь цөөн юм байх тусмаа нэг үнд ордог шүү дээ. Энэ бол үнэхээр бас үндсэн нь бол өдөрт нэмэгдэж байгаа сайхан гэдэг гэж хэлчихвэл одоо буруутгахгүй байх тийм хоёлаа. Оодын халуун зоошгалхын сарултал анган цагаан тамга шиг гэрэн тэрвэрсэн онон мөрний савд хор шиг шагхад унаас онгон хоёр заглыг мөнгөн харунд сойсон. Эхорноо өмчилсөн 3 гасгийн хүрээлэн элгэн ургаан эмэрсэн дөрвөн дотгаар төшөөлж толгор төрийн багныг хорон тоонон дөргөн
Шуурга тусаар Монголын боломтыг тэр тулсан. Дараагийн хуудас руу орё хоёлаа. Тэгээ яг энэ юу маань бол энэ блок маань бол одоо Чингис хаан үндэсний 830 жилийн ой зориулж гаргасан блок байгаа. Тэгээд энд болохоор нөгөө нэг Чингис хаан маань гартаа нөгөө шагаан чинээ нүүж хатгахад төрсөн. Энэ бол одоо яхаарахгүй эрх мэдэлтэй агуу эзэн хаан болохын ийм агуу ийм том эзэн хаан болохын одоо яхаарахгүй одоо бэлэгдлээ. Илэгдэл байсан гэж. Угаасаа тийм хүн болох ёстой хүн байсан гэсэн маягаар Энэ харуулсан байна. тогтоог энэ бас их сайн тогтоо шүү дээ. Содоод тэгээд бүр өөрт чинь итсэн байна тийм ээ. Тэгээ энэ одоо апт хоёрын одоо ерөнхийдөө бүтээл ингэ явж байгаа л да. Ерөнхийдөө филателист хүмүүс бол одоо ерөнхийдөө энэ тогтоо энэ цуглуулгын ховс зүйлсийг бол ерөнхийдөө өөрсдөө Бас бүтээж болох. бүтээж болж байгаа. Тэрүүгөө сонцлог шүү дээ. Бүтээн гэдэг чинь за яг тогтоогоо бас өөрснөө сэтгээд хийчих асуудал ярьж болж байна уу? Бас тэр болно. Нөгөөтэйгүр зориуд энэ тогтоог одоо юу гэдгийг анхны өдрийн тогтоог олж аваад анхны өдрийнхөө тогтоог шуудангаар явуулаад дээрэс нь энэ баталгаа цахааны регистрац хийгээд ингээ явуулчихаар шуудангийн одоо филателийн хөвлөл ач холбогдол Нэг бол олон улсын шаардлага олон улсын шаардлага хангасан. Тэгээд үнэтэй зүйл болж байгаа. Энийг одоо манай бас цуглуулагч бас анхаарал авчих шаардлагатай тий. Бие биендээ одоо цагтл харилцаа явуулах нэг ширхэг тамга регистрац тэр баталгаажуулсан юм ч гэсэн дараа нь үн цэнтэй болдог гэдгийг харуулж байна. Сайхан хүлээж авсан тамхтайгаа ингээ бүгд ингээд За их сонирхолтой сайхан явж байна. За энэ дараагийн хуудас юу гэж байна? энэ маань одоо Чингис хааны өвөг дээдс гэдэг одоо ерөнхийдөө хэсэг явж байна. Энэ нөгөө Алангуй эхийн домог энд нөгөө бөрчөн гоо марл ингээд тэнгис талаа гатлаад ирсэн гэдэг ингээд тий энэ хэсэг ерөнхийдөө явж байна. Энд бас нөгөө үнцэнтэй. Энэ бас нөгөө пороб ерөнхийдөө явж байна. Энэ бол марк биш пороб. Агцсныг эс хамтдахвал хаан химээх хүн хэрэг юм хамаг олноо эс жаргуулбал эзэн химээх хүн хэрэг юм. Хойчс үрсэн эви батвал хамаг Монгол энхчин жаргамой. За энэ болохоор одоо Чингис хааны бага насыг ерөнхийдөө өгүүлж байгаа. Аав нь эс нас орсон. Одоо нөгөө хорлогдож нас орсон. Тэгээд Чингис хаан бол багада хүнд хэцүү одоо бага насыг туулж өнгөрөөсөн. Тэр тухай ерөнхийдөө ярьж байгаа. Тэгээ ээж нь одоо нэгсэндээ Чингис хааныг тэг зэрэгтэй тэр том хаан болоход бол зэрэг үүсгэсэн тий. Тэгээ мянганы Чингис хаан гэсэн энэ тогтоон дээр бас л харилцсан. Тийм регистрацтай энэ чухал тогтоон. Ингээд ховор зүйл болчихж байгаа юм да тий. За энд гэр Чингис хааны гэр бүл үү? За тэгээд Чингис хааны гэр бүл гэдэг энэ. Чингис хааны гэр бүл одоо тэгээд бүртээ үжин хатан. Энэ хаана гарсан марк вэ? Наадах чинь Энэ манай Монголын марк. энэ чинь юу нэ вэ? Пороб юм уу? Пороб. Тийм. Энэ үеийн маркнуудын пороб бол хасцангуу баг ховор доо баг байхгүй гэж хэлж байна. Чи хэдэн оны марк вэ энэ? За энэ нөгөө үнцэнтэй юм. Энд бас энэ маркыг оруулаад харьцаанд орчихсон тийм ээ. За ийм сонирхолтой. Тий. За энэ дараа саяын бүртээ үжин маань Энэ бол одоо манай бүртээ үжингийн маркны их зураг ингэ явж байна. Тэгээ бүртээ үжин бол Чингис хаанд 4 хүн төрүүлж өгсөн гэд ерөнхийдөө их зураг нь зүж цагаатаа өгөөдөө тулуу гэсэн 4 хүн төрүүлж өгсөн ийм хатаан гэдэг их хатан нь байсан. Тийм их зураг нь байна тийм үү? Тийм маркны их зураг гэж. За дараагийн цаалаа. За дараагийн одоо энэ хэсэг бол 2-ын 4-гээ явж энэ хамаг Монголын хаан болсон. Хамаг Монголыг одоо дахин төвшгөж байгуулсан гэдэг тэр хэсэг ингэ явж байгаа тий. Оруулж танилцуулга хийсэн байна тийм ээ? Тий. Тэгээ энэ тий. За наад маркын онцлог юу вэ? Тэгээ энэ хамаг Монголыг байгуул Чингис хаан гэдэг одоо цол Тэмүүжин Чингис хаан болсон тэр
Тэг энэ бас засвартай 810 төгрөг гэсэн буруу хардсан. Тий. Засвартай марк болох гэж. Тэрэнд зориулж энэ бас хийсэн олон байх уу? засвар байгаа юм л да. Энэ нөгөө Тэг яг ингээ буруу хардчихсан засвартай марк олон байна. баг цөөхөндөө энэ одоо мэдгүй ганцхан юм лист байдаг гэж магадгүй. Манай үзэгчнээс ингээд энэ чинь цуглуулга гэж юм сонирхоод янз янзын яагаад энэ хоор болоод идэв гэдгийг сонирхоод байгаа шүү дээ. Тэмцээс буруу хардсан энэ одоо буруу хардсан 810 төгрөгөд хэвлийн алдаач байж болно, одоо санамсартай санамсаргүй алдаа байж болно тийм ээ. Энэ ингээд ийм хүнцэнтэй. Тийм энэ 810 гээд 10 төгрөг л байгаа юм л да. Тэгээд тэр засварыг хийсэн байна. 810 жилийн ойд зориулаад нөгөө өмнө гарсан 800 жилийн ойд зориулсан маркын дээр засвар хийгээ гаргасан. Тэгтээ буруу харуулга хийсэн. Энэ бол үнэхээр ховор. Энэ бол одоо цөөхөн үнэтлээ байгаа хэрэг. Сонирхолтой харагдаж байна. За энэ дараагийн хуудас. Тэгээд энд болохоор ерөнхийдөө Чингис хааны одоо нөгөө мэрэгдтэй хийсэн дайн зориулсан одоо нэг хэсэг яг явж байна. Мэрэгдтэй дайдаж эхнэрээ олж аваад тэгээд дараа нөгөө татарын эсрэг одоо байлцсан байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо зориулж байна. Чингис хаан ч нөгөө нэг алтан улсаар хүчит ноён гэдэг цол авсан шүү дээ. Жавт хуурын юм лөө. Тэр цол авсан. Энэ тэгээд нөгөө юу? Тайваны маркны 1962 он гэж. Энд магадгүй энэ Чингис зориулж хийсэн гадаадын хамгийн анхны марк баг. Тий одоо ер нь яг зэрэг цангацуулсан гэдэг нь зэрэг манайд 1962 оны 5 сард сая анхны өдрийн тогтмол марк гарч яхад Тайванд бас энэ марк гарч ирсэн төгт хийдэг тийм ээ. Тий энэ Энэ бол одоо ерөөсөө гэхдээ дэлхийд өөр тэгж гаргасан орн байдгүй юм байна лээ. Энэ бол тоо хэмжээ эдгээр нь тодорхой байх уу? Тайван энийг гаргахад бол яг Чингис хааны марк гэдгээсээ илүү нөгөө Хятадын эртний Хятадын эзэн хаад гэдэг нэрийн доор дөрвөн марктай ийм сэр марк гаргасан байна. Тэрний нэгэнд нь Чингис хааныг оруулсан байдаг. Тэгээд энэ гурван марк ингээ наагдаад ингээд энэ өөрөө марк нь өөрөө ховор тэгээ үнэтэй. Энэ одоо ерөнхийдөө Хятадын цуглуулга байхгүй. Тэгээд үнэтэй. Тэгээд ингээд явцсан гурван марк ингээд наагаад тогтун дээр яваад явцсан нь бол тэгээд ховор л доо. Энэ нь бол бас нэлээд ховорд орох нэ гэж ойлгож хараад байна тий. За энэ дараагийн хуудсан дээр за нөгөө түрүүний засварчны зөв тал руугаа хараад 810 төгрөг гэж зөв тал руугаа харцсан. Гэхдээ бас дундаа нэлээд засвартай харагдаад байна энэ тийм ээ. Энэ бичвэр өдр. Одоо Чингис хаан цол өргөмжилсний л одоо 800 жилийн зориулж гаргасан засварууд байгаа юм л та. Тэгээд энэ яа харахгүй одоо юу гэдгийг энэ шилжилттэй. Тэгээ бас энэ өнцгийн ялгаатай. Одоо бас өнцөгтэй. Хажуу тийш гарсан шилжилттэй. Энэ болохоор ингээд бас л ховор юм болчихсон. Тэгэхээр филателийн одоо хамгийн сонирхолтой ач холбогдолтой дүгнж одоо байдаг юм бол жижигхэн ч гэсэн алдаа төвөт шилжилт гэж юм тийм ээ. Дайли, мөрий, тэгш хазгаа энэ минийг бол олон улсын шүүлтэнд бол нарийн харгалздаг юм аа гэдгийг л одоо манай үзэгчдод ойлгож байгаа тийм ээ. Шүднээс шалтгаалаад ховор болно. Тийм. Хэвлэлтээс шалтгаалж. Тийм. Ялангуяа энэ засвартай маркнууд бол засвар хийсэн байдлаасаа болоод энэ дээр очиад засвар хийсэн, доор очиад засвар хийсэн. Энэ бол одоо яг харахгүй энэ дэлхийн цуглуулгын хувьд бол энэ их том юмнууд л да. За энийг одоо бид бас их нарийн ойлгох ёстой гэж хэлчихье. Тийм нарийн харах ёстой. За энэ дараагийн хуудсыг. За тэгээд бүх Монголын овог аймагуудыг одоо нэгтгэсэн. Тэр хэсэг явж байна. Одоо Мэргэд Дата 8 Хэрээд бүгдээрнгийн нэгтгэсэн яг тэр хэсэг юм гэдэг явж байгаа юм л да. Энэ ямар их сонирхолтой бас цоолбор маягтай дуу байж тийм. Энэ бас их гоё л доо. Энэ одоо ил зөгтөл. Ил зөгтөл юм уу? Энэ тэгээ манай нөгөө нэг цоолбрын урлаг шүү дээ. Цоолбрын урлаг энэ хаана хийсэн юм? Энэ Монголд хийсэн. Манай монголчууд хийжсэн. Хийжээ гарсан. Одоо энэ албан ёсноор гарсан. Яг одоо би гарсан оны хэлж мэдэхгүй байна. Тэгвэл энэ нэг 2000 оны хавцаар гарсан баг. Би бол ер нь харж байгаагүй. Энэ ер нь анхны манай цоолбрын бүтээлүүдийн л нэг бахаа да. Хөх Монголын дэвэн тэнгисийн шуургыг ярьж хөмхийс улсын эрдэнэ Чингисийн өмнө сөхөрсөн хөлөг мөрдийн туурай орон дорныг цөмөлж хөл нүцгэн хорвоо халуун нурам гიშгсэн. Тийм ээ. Дайны мөрөөр цагаан суурсаагүй. Тийм ээ. Дайчдын сүрийг цагийн салтмартаагүй.
Тийм ээ. Чингис өндөр алтай юм зартай юм. Тийм ээ. Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. За энэ дараагийн хуудас. Энэ Самалт хийсэн бүр марк байна уу? Тэгээ энэ Сомал болохоор яг хуу Хятадын эртний Хятадын эзэн хаан гэдэг бас ийм сээр гарах. Одоо 8 хуудастай тийм их том сээр гаргасан юм. 8 хуудас, нэг хуудасандаа 9 марктай тийм том сээр гаргасан. Тэрэн дунд одоо манай Монголын эзэн хаан ингэ явж идэгин. Монголын эзэн хаан яагаад явж ийн гэхээр нөгөө Юан гүрний ч одоо бас Хятадын нэг дайнастид орж явдаг шүү дээ. Тэгэхээр энэ Чингисийг бол одоо Юан гүрний одоо юм лээ. Үүсгэн байгуулсан эцэг гэдэг утгаар нь хамгийн арай шууд оруулсан. Тийм. Ер нь бол цаад утгаар бол манай хүн л гэж хэлэх гээд байгаа л санаа л да тийм ээ. Тэр хол Самал бол Африкийн орн шүү дээ тийм ээ. Тийм Африкт одоо тэр захиалж хэлэхгүй энэ одоо өөрсдийн тэр маркны бодлого байх уу бас нэг сонирхолтой юм тийм ээ. Тийм. Ер нь бол тийм өөрсдийнхөө холбоотой юм гаргахгүй өөр орны юм гаргаад одоо гүйлгээгээ бодоод ч өөр орны юм гаргаж байгаа бол одоо бас тэр бол одоо жижиг орнуудын л зовлон л доо. Тийм л байгаа да. Захиалсан ч байдаг юм уу тийм ээ. Өөр филатил талаасаа. За энэ юу вэ? За энэ карт максим сайхан карт максим байна. Тийм энэ тэгээ яг энэ хэсэг бол одоо нөгөө зэвийг одоо хэрхэн илсүүлсэн. Нөгөө Чингис хааны нөгөө энэ нөгөө ам цагаан хол мөрч байгаа зү. Хол мөрний үзүүг нь харууллаа гэж Чингис хаан хэлдэг шүү дээ. Тэр хэсгийг одоо ерөнхийдөө тэгээ яг бас нэг хүмүүст хэлэхэд олон улсын үзэсгэлэнт мэдээж үзмэр бэлдэж байгаа тохиолдолд энэ текст бол бүгд англи хэлээр байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд над шиг улсуудад одоо надад бол одоо тулгарсан бэрхшээл бол одоо ингээд бүх текстийг ингээд англиар ингээд болгож байгаа юм л да. Нуус товчоноос авсан, түүхийн номнуудаас авсан монгол текстүүдээ англи руу хөрвүүлнэ. Зарим нэг бэлгийн имийг бол одоо жишээ нь англи ном уншиж иж юм уу эсвэл энэ вебсайт эднэрээс бол уншиж судалж иж олж авч байгаа юм л да. Тэгээд ерөнхийдөө энэ бол тэгээд одоо юу гэдгийг цуглуулгаараа дамжуулаад өөрийнхөө хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх их сайхан боломж болж байгаа. Тийм цуглуулгын ач холбогдол ингээл маш өндөр байгаа юм л. Тэгээ би энийг чи одоо энэ 80 хуудастай 5 самбар үзмрийн бүгдээрнгийнх нь тайлбарыг бичгийн тулд бас миний англи хэлээр гайгүй болохгүй байхгүй бол тий болохгүй болж байгаа. Тэгэхээр тэгээд очиж одоо за дэлхийн төв дэлхийн олон улсын чанартай үзэсгэлэнт материал явуул. За өөрөө байж ийлээ. Энийг одоо шүүгчид ирлээ. Тайлбарлах асуудал ямар вэ? Энийг зүгээр хараад ингээд уншаад яваад үнэлгээ өгч чинь үү? Эзэн байж ивэл тайлбар. Яг ер нь бол төв дэлхийн үзэсгэлэн бол ерөөсөө л шууд шүүгчд нь өөрсдөө ажлаа хийгээл явчихна. Заавал хүн байх албагүй. Энэ бүх тайлбар юмнууд нь энд бол бичээд оршсон байж тийм үү? Ер нь бол тэр эзэн нь бол өөрөө хажууд нь зогсчих ёсгүй юм байна. За тийм шаардлага байна уу тийм ёсгүй. Тэгээд яагаад гэвэл үзмэр бол ойлгомжтой байх хэрэгтэй. Үзмэр бол ер нь тэр дэлхийн аль ч өнцөг болонгоос ирсэн хүн үзлээ ойлгомжтой байх хэрэгтэй. Үнэхээр одоо одоо үзмрээ өөрөө янзалж энэ дизайныг гаргасан байдал. Гэхдээ энэ нэг стандарт одоо байгаа шүү дээ. Гэхдээ тийм ээ. Филатил энэ үзэсгэлэнд ороход 80 хуудас гэдэг шаардлага байна тийм үү? За тэгээд ийм форматтай дээр тийм үү? Гэсэн энэ ерөнхий шаардлагууд бол нарийн англи хэл дээр гэх тийм ээ? Англи хэл дээр байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол сэдвчлэн цуглуулга бол ялангуяа материал сайн байх хэрэгтэй. Бичсэн юу уран яруу байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь материал энэ текст эднэрээ ашиглаад тухайн сэдвээ маш уран яруу, хүнд ойлгомжтой, хүнийг залхаахгүй, аль болохоор төгс тийм сайхан хийх хэрэгтэй байгаа юм л да. За энэ дараагийн утас байна. За энэ
энэ одоо ингээд манай Чингис хааны нөгөө 8-тай дайцсан хэрээдийг эзэлсэн ингээ бүгд ингээд түүх маань ингээ юу хийдэг. Энд бас пробороод ерөөсөө ингээл үндсэнтэй юмнууд ороод яваад байна шүү дээ тийм. За энэ дараагийн одоо За тэгээд Чингис хаан бүх одоо энэ нүүдэлчин овог аймагуудыг нэгтгээд одоо хам их Монгол улсыг байгуулсан энэ хэсэг одоо ингэ явж байна. Тий. за энэ дээр бас л ховор гэж хэлэхэд бол ингээд бас энэ духтуу маань явцсан бүхэл одоо тамгонууд нь дарагдсан юм. Тэгээд сонирхол бол би энд бас жамуухын хэсгийг бас их оруулж өгөх гэж хичээсэн. Нөгөө жамуух бол одоо Чингисийн хувьд бол их чухал юм байсан. Чингис хааныг одоо төрүүлсэн хүн бол бас жамуухаа гэдэг талаас нь Тэр эсрэг дэсэг тэмцлийн дундаас гарч ирсэн. Тэгсэн хэрэн жамуух эднэрийн хоорондох нөхөрлөө одоо нөхрийн хэсцээ бол ямар их мундаг байсан, гүн гүнзгий байсан гэдгийг. За тэгээд энэ Чингис хаан ч одоо их Монгол улсыг байгуулсан. Тэгээд одоо нөгөө гавь явуулсан хүмүүст бүгдэнд нь одоо тохирсон бүгдийн өөртөө одоо үнчээр зүтгэсэн улсуудын мянгатын ноёдууд болгосон гэдэг нууцлж гардаг штэ. Тэр хэсэг маань ингэ явж байгаа. тэрийг тайлбарлаж бичсэн байна тийм ээ. Тэгээ 9 үл цагаан тугаа дахисан тэгээд ингээд Энэ их сонирхолтой том харагдаад энэ чинь хэдэн оны тэгээд яг энэ нөгөө Монголын тулгуур төр байгуулагдсан 790 жилийн хойд зориулж гаргасан одоо манай алтан марк байна л да. Чингисийн алтан марк гэдэг хоёр марк гаргасан байдаг. Тэрний нэг нь төрөө нэг нь ямар тамгад яг тэр 790 жилийн хойд ойн тамга. Энэ бол анхны өдөр. анхны өдөр байна тийм ээ. За энэ бас овроо. Энэ хороо. Ер нь нэгэн харагдаагүй юм бол хараагүй. Тэгээ манай бидний хувьд ч одоо манай орныхны хувьд ер нь гээд анхны өдөр бол яг энэ том орнуудын хувьд бол илбэг байдаг зүйлтэй. За. Зориуд зохион байгуулалтаагаар шуудангаас нь хийдэг, филателистүүд нь өөрсдөө хийдэг. Тэгтэл манай хувьд болохоор анхны өдөр бол хацсан цөөхөн гардаг шүү дээ. Нөгөө цуглуулагчтайгаа тооноос ч болдог тийм эрэлдээсээ болоод Одоо 200 ширхэл гараад байна шүү дээ. дээдл нь 200 ширхэл магадгүй гарч байгаа 200-300 ширхэг. Тэгэхээр хацсангуу одоо энэ үеийн анхны өдрүүд бол бүр л ховор байсан байна. Бүр цөөн товар. 190 жилийн хойш Бүр тийм ээ. цөөн товар гарч ирсэн байна. Тэгэхээр энэ анхны өдрийн харахгүй ховордож үн төрөх нь бол аргагүй л дээ. За энэ хэсэг. Тэгээ энэ нөгөө Чингис хаан одоо нөгөө хүмүүсийг урамшуулж агнж ирсэн хэсэг ингээд нөгөө дуудаад нөгөө хилдэг штэ нөгөө хүмүүсийг дуудаад тэнгуут нөгөө хин шиутаг гарч ирээд нөгөө хилдэг мэлдэг тэр хэсгээс бас жаахан оруулах гэж оролцсон. Тэр юм ингээ. Энэ ер нь тэгээ нууц товчооны одоо үйл явдлыг гэдэр бас ингээд нөгөө уран яруу товчхон одоо гадаадын нөгөө шүүгчд олон нийт залхахгүйгээр жижигхэн товчхон хүрэгчж байгаа хэлбэр юм л тийм ээ. Дэрэгдэх хүмүүнээ бүү элдвчил дэр нийлүүлснэ бүү гоочл дэмий балаата бүү нөхрөл дээдсийн өмнө бүү таагалз үзэгдэхүйн сайнаар тоогдмой үүлийн сайнаар алдаршмой сэтгэлийн сайхнаар ханьсмой ухааны сайнаар хүнлүүлмой. За энд юу болж байна? Энэ болохоор ерөнхийдөө Чингис хаан бол одоо сүлттэй байсан, одоо тугтай байсан тийм ээ. За 9 үлд цагаан. За тэр болохоор одоо 9 хөл цагаан туг гэдэг. Цагаан туг нь хар туг гэсэн хоёр тугтай байсан. Тэгээд цагаан туг бол одоо ингийн үед ингээд яадаг байсан гэдгийг харуулж байгаа. Энд нэг юм ховор юм байна. Энэ нөгөө та түрүү ярьжсэн энэ нөгөө нэг засвар хийхдээ засварыг 3 дахин давхар зохио хийсэн байгаа байхгүй. Нэг маркан дээр 3 зохио хийсэн. Та одоо мэдэн шүү дээ. Манай элдв очрын маркан дээр яа. Анхны маркан дээр нэг тэр нэг номиналын тавихтаа 3 зохицсон мөгцөн алдаатай байдаг те. Тэр бол ховор үнэтэй байдаг те. Тэрнтэй адилхан. Өөр одоо Чингис би бас одоо хаантай холбоотой зөвлөлт байна. Тийм аа. Бага. Хараагүй юм харагдав. Бас л энэ бол ховор шүү дээ. Энэ бол би бас одоо тий. нөгөө надад таарлцсан л сүүлд хийгдсэн. Хараагүй юм хачуул гэж бодсон. За энд нэг энэ хэл зах юм байна. За энэ хэл захтал биш. Энэ нөгөө маркны их зураг байна. Энэ их зураг нь ингээд байж байна. Энэ маркны их зураг. Энэ их зураг орно гэдэг бол нөгөө энэ маркны ховор юм болсон. Эннийх нь яг зурсан. Тийм байна. Энэ их зураг нь ингээд тийм ээ.
За энэ их зураг орно гэдэг бол нөгөө ховор юм даацтай яг юм болж зурсан байгаа. зураач нь одоо энэ цаасан дээрээ буулгаад өөрийнх нь гар үсэг нь байдаг. Ард нь бол зөвшөөрөл тамган дараастай байж марк хэмжигддэг шүү дээ. Тийм бай 700 яг өөрийнх нь энэс энэ маркийг энэ зургаас татдаг. Тэгээ энэ их сайхан тогтов байна. Энэ одоо хятад руу явцсан. Тийм бай 796 оны тийм ээ. Тий. Чингис хаан айлдрун алдвие засхын эрдэмд аг балчраас хичээх тун алдвие засхын бэлэг ахс ихсэ хүндлэхээс эхэлмөй. За энд одоо нэг ховлоо хаан Чингис хааны алтан гэргээний. За энийг Энэ тэгээд яг хөө энэ бас Чингисийн хаан тухай одоо их Монгол улсыг байгуулсан Чингис хаан чинь алтан энэ гэрээгээ гэдэг юм уу гэдэг. Одоо нэгсэндээ дипломат паспорт тийм ээ. Тэгээд одоо нэгсэндээ яасан. Тэгээд энд болохоор ингээд дипломат энэ гэрээгээний одоо чухлын тухай гэрээгээ ямар үүрэг барилт ямар одоо юм байсан. Тэр тухай өгүүлээд тэгээд гэрээгээ бол алт мөнгө одоо нэг хүрэл мөнгө алтан юм гэрээгээ гэж байдаг тий. Энэ одоо жишээ нь энэ алтан гэрээгээ бол одоо жишээ Гвиней улсын марк байх жишээтэй. Гвиней гэсэн байна тийм байна. Тий энэ Монголын энэ алтан гэрээгийг хэмжилж гаргасан. Энэ бас их Ер нь одоо манай Чингис хааны түүхтэй холбоотой манай энэ 13 дугаар зууны түүхтэй холбоотой хичнээн орон марк гэсэн. яг ер нь бол яг миний энэ үзмжт нэг 40 орчим орны марк байгаа хаа. Сая бидний одоо Үдсэн нийт юм дотор ингээ одоо үзэхэд дотор ингээ нийлээд тэрэн дундаа яг Чингисийн марк гаргасан нэг 20 орчим байна уу? Чингистэй холбоотой юм л да. Яг Чингисийн марк гэхээс илүү одоо Чингисийн үр удамд ч юм уу Хувлын хаан ч юм уу ингээд тиймэрхүү юмуд оруулсан бол гаргасан. 40 гаруй орны энэ эзэн төрөнтэй түүхтэй холбоотой. За энэ бас их сонирхолтой хэсэг орж иж байна. Энэ яг одоо Чингис хаан өөрийнхөө айрмыг хэрхэн байгуулсан тухай арвтын системд хувааж ингэж байгуулсан тий. Одоо энд болохоор ингээд за энэ доотлын энэ 800 жилийн ой зориулсан цуврал маркны одоо проб биш тийм үү? Тий. Энэ бас 800 жилийн ой зориулж юм манайх юм сайхан одоо сувенир шийт хийж yazдаг нөгөө блоктой марктай гаргасан. Энэний проб нь явж байна. Анх энэ 5 марктай хийх гэж төлөвлөж байгаад гаргахдаа 4 марктай гаргасан. Алийг хасцсан байт юм байна. Энэ хассан гэдэг энэ 3 байхгүй. Энэ 3 орох. Хараагүй юм болоод байна тий. Тий. Тэгэхээр энэ бол одоо сони юм болчих чинь тийм. За наад хуудас чинь юм. Энд болохоор нөгөө Чингис хаан маань нөгөө хэвтүүлгийг одоо юм гэдэг. Цаана хэвтүүл босуулдаг тийм ээ. Хэвтүүлийн байгуулсан. Хэвтүүлийг байгуулсан тухай түүх явж байна. Тэгээд нөгөө 9 үржлэг жанжин гэдэг 9 үржлэг жанжинаа бас тавьсан. Чингис хааны маань одоо вайлд наавал хэлж байна да. Одоо их Монгол улсыг байгуулад хамгийн түрүүнд хийсэн энэ бол юм гэдэг. Баруунш нөгөө алтан улс руу юм гэдэг. Энд бас нэг сонин энэ Доминиканд нөө. Доминиканд хийсэн. Энэ болохоор Доминиканд гаргасан энэ ямар үйл явдал зориулж гаргасан гэхээр монголчууд хятад руу дайрлаа гэдэг. Бүр тэгж 1211 гэх тийм бичгтэй бүр яг тэр үйл явдал зориулж гаргасан. 62 онд хийсэн. 62 онд хийсэн. Сайн дараагийн хуудсан дээр 40 дэх хуудсан нөгөө 50-нд. Тий. Энэ одоо 50-нд 62 онд хийсэн энэ нөгөө алдартай хятадын марк. Энэ өөрөө их үнэтэй марк. Энэ болохоор энэ тэр маркны өөрийнх нь загвар нь байна. Бүр загвар нь юм. Тий, марк нь одоо марк биш загвар болж байна. Гох за. Энийг бол нэлээ яаж олж авсан байх вэ? Энийг яг түүхийн ярих юм бол энэ юу 50-ны үзэсгэлэнт орж авч байгаа л. Ерөнхийдөө үзэсгэлэн гэдэг юм маань хоёр талтай болдог л да. Нэг талаасаа бол одоо ийм дэлхийн олон цуглуулгчдын цуглуулгыг авцраад ингээд дэлгэж тавиад уралдуулдаг бол нөгөө талаасаа дэлхийн Азийн дэлхийн олон юм дийлгэр явцлын компани, шуудангийн байгууллагууд эднийг бүгдээр ингээд авчиж худалдаа зохион байгуулдаг тийм дээ. Үзэсгэлэнгийн тий явцад зориулж худалдаа зохион байгуулдаг. Тэр нь л одоо энэ хэдэн ширхэг байгаад авчаа.
Бас ганц л байсан. Ганц л ийм Нэг 50-ны дийлээс ганцхан байсан. Тэгэхээр тэрийг тэгэл тухайд авсан. тий. Бие Баатар бөгөөс нэгэн үеийн Баатар буюу Бэлэг Баатар бөгөөс Төмөн оны Баатар буюу. За дараагийн хуудас. Энэ болохоор тэгээд Чингис хаан нөгөө 20 сумлууд айтсан хэсэг явж Хэлсэн шүү дээ. байна. Ингээд Хаадын хаан. энэ бол одоо Чингис хааны алтан зоос гэдэг манай За нэг 1221 оны одоо манайх сая нэвтрүүлгээр хийсэн тэр алтан зоос. Эзэнбог Чингис хаан гэж бичсэн тэр зоос байна тий. Тэгээ энэ алтан зоосыг ингэсэндөө дэлдүүлснээрээ Чингис хаан гэж 1221 онд дэлдүүлснээрээ нэгсэндөө Чингис хаан 20 сумыг эзлээ гэдгийг тунхагласан байна. Тэгсэн юм байна. Ер нь бол энэ бол баг одоо дуусгалын чанартай. Өөрийнхөө сүр хүчийг илтгэсэн маягаар гаргасан юм а гэж одоо түүх хүн хэлж ийлээ л дээ манай ямаг бол тэгж үзэж байгаа юм байна. За дараагийн хуудас. За энэ болохоор одоо Чингис хаан энтгэлөө дараад энтгэлгийн нөгөө Индус мөрөн гэдэг баха. Тэрэнд очиод дулжчоод ерөнхийдөө бутсан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө цэргээ хоёр жигүүр тураа хуваагаад тэгээд Зэв Сүбэдэ хоёрыг нэг жигүүртээ баруун тийш нөгөө Тэр түүхийг илэрхийлсэн байна тий. тэр түүхийг харуулсан одоо. Котдиварын юу ба шүү дээ. Тийм нөгөө зааны ясан иргэн одоо мянганы бас агуу хүмүүс зориулж гаргасан юм сэрэг. За энэ ч одоо хэд он бэ? Тэгээ ер нь яг маркийн агуулга бол одоо яг ярьж байгаа юмтай таарах хэрэгтэй. Одоо жишээ нь энэ талд нь одоо нөгөө барууны нөгөө мундаг хөлөг баатарууд байна шүү дээ. Загалмайтын хөлөг баатарууд байж хад энэ талаас монголчууд ингээд дайж байгаа. Одоо ингээд баруун чих аяндаа ингэж хэлсэн юм аа гэдэг юм явж байгаа. Өөдлийг ихүүл эвье хичээ. Өнөр жиг ихүүл эсэн инхийг хичээ. Энд болохоор одоо Чингис хаан таал төгссөн. Тухай тангадыг эзэлж аваад Чингис хаан морноос унж удаа гэсэн гэжтэй. Тэгээд бэлтгэлийн хүндлэлээс бол таал төгссөн. Энэ одоо Чингис хаан маань Доминиканы марк байгаа. Энэ одоо нөгөө мянганы сэрд мянганы онцлог үйл явдал гэдэг ийм бүтэн ийм хуудас марк гарсан байгаа. Сэр марк гарсан. Тэрний нэг нь одоо энэ яхаа салгасан юу байна уу? Загвар байна уу? Яг Чингис хаанаас салгацсан юм байна тийм үү? Тийм. За тэгтэл их оор юм байна тийм ээ. Тийм Чингис хааны маань ингэж төрсөлж штэ тийм үү? Тийм. Тэгээ Чингис хаан таал төгслөө гэдэг тийм тэр мянганы онцлог үйл явдалд орсон байгаа. Яхаарахгүй том үйл явдал л та тэр. За энд Чингис хааны үлдээсэн тэгээ өв соёл гэж явж байна. Ингээд ямар юм яасан гэхээр тэгээ одоо энэ ч бас Чингис хаана зүгээр нэг тийм юу хүн байсангүй, дайчин хүн байсангүй, цэрэг хүн байсангүй. Энэ бол бас их нөгөө сургаалууд байдаг шүү дээ. Аль биеийн алж яваас алж чадахгүй. тэр сургуулиуд хичээд одоо ингээд танилцсан юм байна тийм үү? Бие Баатар бөгөөс нэгэн үеийн Баатар буюу Бэлэг Баатар бөгөөс Төмөн оны Баатар буюу. За энэ дээр бол бас энэ тухай өгүүлж байгаа. Энэ нус төвчөн зориулсан хэсэг явж байна. Тийм гэсэн үү? Тийм. Загсан нураа тийм ээ. Тийм. Яхаарахгүй Чингис хааны үлдээсэн бас нэг том өв бол нус төвч. Тийм энэ ч бас одоо ер нь л авардаад байгаа. Ховор анхны өдөр байна шүү дээ. Тийм хаврахаа тийм. Ийм илбэг шүү дээ. Илбэгшээ. За энэ бас одоо бас нэг өв нь бол одоо би түрүүн ярьжсэн энэ Монгол бичиг байгаа. Монгол бичиг зориулж байгаас одоо манай маркнууд юм гэдэг ингэ явж байгаа. Бичгээ. За ингээд дараа нь тэгээд одоо хамгийн хүмүүсийн мэддэг хамгийн Чингис хааныг хамгийн алдартай Чингис хааны дурсгал бол яхахгүй Чингисийн хөшөө. Тэгэхдээ тэр чинь нөгөө хавтгасны хөө эсвэмгээ мэргэн 700 м газар ерөнхийдөө газар цаана байгаа байг онч одоо. Тэгээд тэрэн зориулж босгосон хөшөө гэдэг гэхдээ энэ бас их сайхан тогтвол байна тийм ээ явуулсан. Одоо Эрмитажд байдаг гэдэг бахаа. Тэгдэг тийм ээ. За энэ дараагийн бас нэг хүн бол одоо Чингисийн алтан уургийн удмын нэг алдартай суут хүн бол яхаарахгүй анхны богд Чавцандаа бутагт зан узар. Одоо энэ уран бүтээл энэ
бичсэн үүсгэсэн бичиг хэл бичиг энийг бас би энэ дотор зайлшгүй орох орхостой гэдэг утгаар нь тий хийсэн байна. За энэ 5 дугаар хэсэгт нь оролцлоо. Тэгээ энэ бол яг та Чингис хаан одоо ч гэсэндээ одоо бүх монголчуудын зүрх сэтгэлд одоо хоногшжуулсан юм. Хоногшжуулсан гэдэг. Хэрхэн хоногшжуулсан бэ? Энэ одоо нөгөө хөшөө байдаг шүү дээ. Нөгөө хэрлэнгийн удаа боссон юм. Чи одоо 1960-аад оны өшөө үсттэй тийм ээ. Тэгдэг шүү дээ тийм. Тэр нь тийм зориулсан тийм. 1960 онд зориулж босгосон тэр хөшөө. Нас нэмэвч ухаан ис суваас бие өсөвч бэлэг ис сурваас хөхөрхий дор гутам шиг хөрст дээр шившиг. Төрийн ордонд байдаг нөгөө хуучин хүндэтгэлийн өргөнд байсан хөшөө байна. Тэгээд нөгөө Чингис хаандаа зориулж мөнх тэнгэрийн өвчин дор гэдэг кино хийсэн. Тэрэн зориулж гаргасан марк. Үүнгээ явж байна. Санхны өдрөнд тийм. Энэ нэг юм сайхан ховор юм байгаа энэ. За Энэ одоо манайх энэ Чингис хааны одон гэж сая одонтой болсон. Тэрэндээ зориулж марк гаргасан байгаа л да. Анх тэр маркийг бол гаргахдаа энэ тусгай технологийн марк гэж yazдаг. Энэ дээрээ Суворовский гийн шигтгээтэй. Сваровский тийм. Суворовский. Тэрний шигтгээтэйгээр ингэж хийнэ гэж төлөвлөж байгаад тэгээ яг нь санхүүгийн хүн төвөгн дээр энэ асуудлаас болоод болсон байгаа. Гарах нь гарсан шүү дээ. Гэхдээ ийм шигтгээг үнэ тийм ээ. Тийм, гарах нь гарсан. Гэхдээ ийм шигтгээгүй гарсан. Энэ proof байна. Энэ бол proof. Энэ бол одоо 3 хүн байдаг proof юм явж байгаа. За. Уг нь ингээд гаргал бас их нэлээд үнцэнтэй болох үе шүү дээ тийм ээ. За энэ хөрөнгө санхүүгээс болсон баха. За энэ. Тэгээ энэ яг хятадд байдаг. Энэ нөгөө 50-ны марк байна. Тэгээд нөгөө хятадч гэсэндээ Чингисийг бас хүндэлдэг, хайрладаг. Тэгээд хятад байгаа өвөр монголчууд одоо Чингистэй зориулаад Чингисийн онгон гэдэг онгоныг харуулаад онгон байдаг тий. За ингээд ийм өвөр монгол санхны алдартай тогтоо үз. тий. Энэ бас энэ зориулсан онгоны тамхтай гэх бүгд юм. Энэ бас сайхан юм. Энэ ч одоо бас нөгөө Тайванд байгаа 62 оны энэ яг нэг юугаар Энэ бол зүгээр марк нь. марк нь. Гэхдээ бас энэ гадна талдаа юм утаа байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бас л хавар тийм. Булангийн энэ бол ганцхан шүү дээ. Тийм шүү дээ. Нэг хуудсанд дөрвөл байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Энэ тэгэхээр нэг 100 байлаа гэхэд 4 болонд нэг байгаа шүү дээ. 100-аар том байлаа. Яг энэ буланд байдаг нь бол ганцхан л байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр үнцэнтэй болж. Тэгэхээр үнцэнтэй. Тэгээ нөгөө үнцэнтэй хуудасны үнцэнтэй хэсэг чинь гээл бүрдэж чинь тийм ээ. За энэ дараагийн. За энэ нэрүү байна. Одоо Жавхарлал нэрүү энэ одоо энтикийн одоо орчин үеийн энтикийн одоо архитектор чиж одоо танигдсан. Гэсэндээ орчин үеийн энтикийн эцэг гэж нэрлэгддэг. Жавхарлал нэрүү болохоор өөрөө нөгөө багш хүн байсан. Тэгээд нөгөө энэ дэлхийн түүхийг сөхөж харах уу гэдэг номонд одоо Монголын эзлэн төрмөгийн тухай дурдаад мөн Чингис хааны тухай сайхан үг хэлсэн байдаг юм л да. Тэгээд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр одоо Чингис хаан бол агуу тийм байлдан дагуулагч эзлэн төрмөгийн байснаас гадна одоо байгаа зогсохгүй тэр бол агуу тийм сургууль хүмүүжүүлэгч хүн байсан юм аа. Тэр өөртөө адил одоо олон агуу тийм жанжин агуу одоо орчин үеийн маршлуудтай тэнд дүүцхүүс агуу тийм жанжтыг одоо хүмүүжүүлж агуу эзэн хаадыг хүмүүжүүлж гаргасан. Тэр бол одоо Чингис хааны яханхуу онцлох ёстой зүйлээ. Тэгээд Чингис хааны хажууд бол одоо Александр, Юрий Цезарь Метийн улс бол ерөнхийдөө жижиг тийм аа гэсэн. Тий одоо юу ч биш л гэсэн санаагаар хэлсэн байдаг. Хэлсэн байдаг. Монгол хүн хэлээгүй энийг бол Жавхарлал нэрүү хэлсэн. Тий. Номонтой хэлсэн гэж. Тий. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суу тухаантан жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский Цезарь хоёр юу ч биш мэт хэмээн тэмдэглэсэн байна. Тэгээ ингээд үзэсгэлэнгийн маань одоо сүүлийн хэсэг байна. За энэ 80 дахь хуудас маань 80 дахь хуудас маань энэ одоо энэ маркны проб явж байна. Энэ одоо ерөнхийдөө master proof гэж явж байгаа англиар. Нөгөө энэ араднаа яг анхны тийм ээ. Анхны марк яг маркны ийм байдалтай гарах нь байна. Тэгээд энд наагаад одоо энэ тэгээ энэ дээр одоо хэрвээ засвар шаардлагатай бол засвараа бичнэ. Тэгээд зөвшөөрлөө. Тэгээд
энэ дээр болохоор бүх юм болсон байна. Тэгээд Радна 6 гарын үсгтэй ингээд За энэ марка хэвлээ гэсэн зөвшөөрлийн толгойн ингээд байж За тийм. энэ бол бас ерөөсөө ганц Надад ганцлах. тийм ээ. Би өөрийн Гайхамшигтай энэ бол ингээд энэ тусгай цаасан дээр энэ цаасан ч гэсэн тусгай биз? тусгай тийм. Тусгай цаасан дээр Гадаан цаасан дээр энийг наагаад тэгээ ийм болох нэ гэж явуулсан ба. явуулсан байна. Тэгээ энд болохоор яг хаа За наана бичвэр нь юу гэж энд бол одоо Чингис хаан өөрийгөө хэрхэн үнэлж төгөлсөн тухай. Яг тийм шууд сурулж байдгүй. Гэхдээ нөгөө Чанчун бомбод өөрийнхөө тухай нэг бичиж явуулсан байдаг шүү дээ. Чанчун бомбыг нөгөө уйж авцрах гад нөгөө Чанчун бомб нь татгалзаад ирдүү. тэгээ сүүлд нь өөрөө бүр захаа явуулж ич хүмүүсээ залж авчирсан байдаг. Тэгээ захаан дээр өөрийгөө үнэлж төгөлсөн. За энийг сонирхолтой товчхон үзэгчдээ өргөчийл да одоо. Яг энэ дээр бол ерөнхийдөө юу гэж ярьсан байдаг гэхээр би бол одоо Хиттийг бол одоо ерөнхийдөө бурхан тэнгэр орхисон. Хятад бол өөрсдийн одоо тэр хитрхи баян тансаг амьдрал тийм ээ юундээ одоо хитрхи автаж одоо нэгсэндээ тэгээд одоо залуус нь ахмадаа хүндлэхгүй хөөний эцгээ хүндлэхгүй ингээд энэ тэнгэрийн ёсыг бол их зөссөн. Одоо тэгэхээр хятад бол одоо хиттийг одоо би төхнүүлэхээр одоо би одоо яхахгүй лээ. Би бол одоо энгийн нэгэн одоо нэг нүүдэлчин хүн. Би тэргүүдийнхээ иддгийг идэж өмсдгийг өмсдөг. Ерөнхийдөө тэр мэтээр өгүүлээд ингээд Чанчун бомбыг дуудсан л юм л да. Залсан байна. Тэрэн дээрээс ингээд ирсэн. Тийм. Тэгээд Дэлхийн чанартай энэ тэмцээнүүдээс энэ их том амжилт гаргаж энэ их орныхоо агуу хийсэн Чингис хааныхаа түүхийг дэлхийд дахин бахархалтайгаар харуулна гэдэг бол Монгол хүн болж төрсний бас том гавьяа штэ. Одоо 16 оны зорилго юу вэ? Одоо ямар үзэсгэлэн байх вэ энэ жил чинь? Одоо тэгээд 16 онд одоо Тайванд дэлхийн үзэсгэлэн болно. Тэрэнд оролцох зорилготой байгаа. Тэгээд дэлхийн үзэсгэлэнийг үзмрээ оролдуулад шорид үзье гэсэн бодолтой байна. Өөрийнхөө үзмрийг сурчлаа зогсохгүй одоо цогцолгоо сурчлаа зогсохгүй Чингисээ Монголоо одоо дэлхийд сурталчлах тийм үйл хэргээ өргөжлүүлнэ гэж бодож байгаа. За энэ ерөөл одоо бат сайхан орших болтугай ингээд таны үзмрээ ямар ч байсан манай үзэгчид нэлийн таалан болгоож энэ агуу хийсэн хааныхаа түүхтэй холбоотой ямар сонирхолтой 50 гаруй орнд хүртэл манай эзэн хааныг түүхийг төрслөн харуулж марк ил загтал тогтоо хийж сурталчилсан байна. Тэгэхээр бид бол улам л одоо энэ агуу эзнийхээ одоо соён гэгэрүүлж ирсэн энэ дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг сурчлах үүрэг Монгол хүн болгонд байгаа тийм ээ. Тэгээ энэ үүргээ бас өөрийнхөө хэмжээнд маш сайн биелүүлж байна гэж одоо хэлчихэд залууны хувьд одоо буруу болохгүй ба. Энэ өнөөдрийн нэвтрүүлэг бол манай үзэгч бас их сонирхолтой санагдсан болов гэж бодож байна. Тэгээ таны мөнгө медаль авчирсан юм байна. Одоо 2016 онд болох энэ үзэсгэлэнгээс медалаа алт болгоорой. Эзэн богд Чингисийн цуглуулгатан улам хариуч болтугай гэж өрөөй да. За ингээд эрхэм үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт Филателийн холбооны хүндэтгэгч шинжлэх ухааны академи физик технологийн хүрээлэнгийн эрдэмчлэгийн ажилтан Чадраавлын Содо гэдэг хэрэг мөн оролцлоо. За дараагийн нэвтрүүлэг хүртлээр баяртай үзэгчтэй. Чингис Тэмүүжин номын өвчнөөс төрөөгүй. Тэмүүжин сумын зэгнээс гараагүй. Тэмүүжин өлөн ихээс төрсөн. Тэмүүжин өрлөг түүхээс гарсан. Амар заяа хүмүүс догдон ялмс тарууд аврах тавилан охис 8 үеийн дэртэд Ата хорслын манцад ёсгийн хөөсөж аян дайны онгодоор ёсон тогоон дагсан.
Оолын халуун зоош галахын саруул тал анган цагаан тамга шиг гэрэн тэрвэрсэн онон мөрний савд хор шиг шаг хатуунаас онгон хоёр заглыг мөнгөн харунд сойсон. Эхорноо өмжилсэн 3 асгийн хүрээлэн элгэн ургаан эмэрсэн дөрвөн дотгаар төшөөлж толгор төрийн багныг хорон тоонон дөргөн туург тусаар Монголын боломтыг тэр тулсан. Хөх Монголын дэвэн тэнгисийн шуургыг ярьж хөмхийс улсын эрдэнэ Чингисийн өмнө сөхөрсөн хөлөг мөрдийн туурай орон дорныг цөмөлж хөл нүцгэн хорвоо халуун нурам гიშгсэн. Тийм ээ. Дайны мөрөөр цагаан суурсаагүй. Тийм ээ. Дайчдын сүрийг цагийн салтмартаагүй. Тийм ээ. Чингис өндөр алтайн зартай юм. Тийм ээ. Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. Хойч үедэн дээр харваруу санаагүй. 20 гангийн гачаалд гатан гонон ширгээгүй. Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан. Чинийг их Монгол ялсан, хөгдсөн, мандсан. Ямар ч байсан Чингис хаан гарцыг хальж ялгавья хоёроо хойч бидэнд даатгсан. Галсан дэлгэцсэн дуурал зам ТV магнайт ганц сэлмийнхэн ирээр Монгол гэж эцсийн. Энэ бол одоо Японд руу одоо хувлаа хан дайраад ялагдсан байгаа. 2 удаа дайрч ялагдсан. Тэгээд хоёр ялагдал хоёулаа одоо нөгөө дадаан хаан шуурганд одоо нэгсэндээ дайгдаж одоо нэгсэндээ ялагдсан гэж үздэг. Тэр нь болохоор одоо японочууд тэр үйл явдал зориулж Япон эзэн хаан одоо тэр энэ дайсан ус бууж өглөө гэдэг одоо нэгсэндээ ариун салхины камиказе гэдэг. Камиказе. Энэ Япон Монголын туслаад одоо бурхнаас илгээсэн энэ ариун салхи камиказе туслаад энэ хувлаа хааны одоо усан флот одоо энэ дайсан мөхлөө. Тэгээд тэр үйл явдал зориулж одоо ийм сүмд энэ дайсан ус бууж өглөө гэдэг тийм пайзыг сүмд одоо залсан байдаг юм байна л. Тэгээд тэр пайзаа энэ сая энэ 2 дугаар дайны үед тэр пайзаагаа дүрсэлсэн энэ маркийг гаргах гэж бэлдэж байгаад Америк Японы дай ихийн 2 дугаар дай явж байлаа шүү дээ. Тэгээд 45 онд тэгээ ялагдсан. Тэгэхээр энэ марк одоо тэгээд ялагдсны улмаас хэвлэгдэж гараагүй марк байна. Одоо пароб маягийн юм л явж байгаа. Яг ингээд яригдчихсэн их үд нь гарч ирсэн тэгээд л болчихлоо тийм үү. Тэгээд дайнч үсээд Японд ялагдаа. Ерөөсө бэлдсэн одоо ялуул энэ маркийг гаргана бэлдсэн байсан. Маш ховор болж тарах гэдэг юм. Энэ Японы цогцолгын бас ховор үнэтэй марк гэж тухайн. Японд бас нийлээ байх хэлж өгчээсэн. Манай энэ нэг найз том Японы нийттэй цогцолгогч байдаг. Тэр хүн та олж өгч ирсэн. Энэ танай Монголын төвхтэй холбоотой марк аа. За энэ бол их гайхамшигтай сони юм да.